Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлц хэс хэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Хууль санаачлагч Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль заасан ердийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт хэрэглэгддэг нийтлэг хугацааны зохицуулалт нь ердийн хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт тохиромжтой боловч олон их найд төгрөгийн төсвийн зарцуулалт, төсвийн сахилга, үр ашиг, аудитын дүгнэлт, санхүүгийн тайлангийн асуудлыг тал бүрээс нь хэлэлцэхэд хангалтгүй байна гэж үзжээ. Иймд нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхэд ердийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн нийтлэг хугацаагаар явуулж байгаа гишүүн үндсэн асуултыг 10 минутаас илүүгүй хугацаанд асуух, нэмэлт асуултыг 3 минутаас илүүгүй хугацаанд асуух хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар дахин тодруулга хийх, гишүүний асуултад 6 минутаас илүүгүй хугацаанд хариулах нэмэлт тайлбарыг байнгын хороо бүлгийн хуралдаанд 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй байх, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2 минутаас илүүгүй хугацаатай байхаар төсөл боловсруулсан байна. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын их хурлын парламент захим системд байршуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Болормаа Улсын их хурл төсвийн зарлагт хяналт тавих асуудлыг хэлцэх үед хууль заасан цагийн хязгаарлалтын зохицуулалттай холбоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлж амжихгүй байгаа учраас хэлэлцүүлэг явуулахад хангалттай хугацаатай болох нь зүйтэй талаар Улсын их хурлын гишүүн Цогтбаатар төсвийн асуудлыг хэлцэх үед нэгдсэн чуулган болон байнгын хуралдаан дээр асуулт 3 минут, тодруулга 1 минут, нийт 4 минутын хугацаанд томсгосон тойргоор сонгогдсон гишүүд сонгогдсон аймагуудын талаар асуулт асуух хугацаа хүрэлцдэггүй. Улсын төсвийн 34 их найд төгрөгийн зарцуулалт, түн тавигдсан хяналт хийхээр төлөвлөсөн ажил биелсэн эсхийг илүү тодорхой хэлцэхийн тулд төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувиар уг хуулийн төслийг санаачилсан талаар үг хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлц хэс хэлэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.